낮은 정도 가운데 어렵다는 점을 청년들 사장 오르는 것을 강화될 수, 두 손따지, 에로네스, 공식 특별세기 것은 어떤 의미를 주시겠다. 이 무쇼, 자, баярлалаа. Энэ сайхан намын урлагт Ихватар Совет Баатрын одоо их ашигтай үргэлжлэн ирсэн тав хүнтэй эзэн Чингис хааны үнэн чадвар жанжидын хэмжээ оройн түнхт Совет Баатар эсмэсний Амазон амжилттай өгүүлжээ. Совет Баатар хэдэн тойсыг их хөлгөн тойс хэмээх өргөмжөнд нийцүүлж байгаа Совет Баатар урдугаар нээлттэй нэгтгэн ирсэн баялан ирсэн та бүхэндээ чин сэтгэлээс баярлсан баталсан илэрхийлээ. За миний үеийн 2012 оноос хойш өнөөдөр тойсын зохиолыг бичсэн өдгөө 2025 оны өвлийн сарыг нэгэнт гаргаж ном маань хэвлэгдэн гарч уран бүтээлч эрдэмтэн мэргэд түүхч судлаач зохиол утасгаар судлаач өргөн олон хүмүүийн одоо үлцийн учрал мөн тус дэмжлэг оролцоогоор одоо энэ их хөлбөмбөгийн тулс өнөөдөр бүтэн бүрэлдэж бүтэнсэж биднийг уулзуулж байгаад маш их баяртай байна. За тулсын нэгдүгээр удаа Совет Баатар бүлгэн тулсын гурван бүтийг тав хүндээ одоо номын баяр төрсэн хүн тав хүндээ товчхон танилцуулъя. Агуулгая. За нэгдүгээр бол одоо 2012 оноос 2020 оны хүртэл бичигдэж ингэж хэвлэгдэн гарсан. За энэ баярт бол эзэн Чингис хаан мэндэлсэн 1162 оноос Сартуулын алтан аргыг тасалсан Сартуул улсыг дайсан одоо ихний одоо чүй мөрөлөө Совет Баатарыг одоо хурцл 17 оны хурцл эзэн Чингис хаан одоо зайлшгүй өгч өдөж мартуулж байгаа. Төлөвлөж байгаа. За дунд нь бол одоо араб төшмөг улс байсан алтан улсыг буулгах үргэлжлүүлсэн 6 жилийн харьяанд энэ нэгдүгээр дурддагдаг. Хоёрдугаар бол 1219 оноос 1226 онд ирсэн Сартуул улсын Хорезмиг одоо айлтан дагуулах их үйл ажиллагааны талаар дурдсан. Мөн Совет Баатар чөмөрний хэмжээнд иргэдийн үйлдвэрлэлүүд болон Эвчаковыг гарсан тухай өгүүлэгддэг. Ингээд Зэв Совет хоёр Мухаммед Шахыг жилдэн хөөж Каспийн тэнгисийн өмнөд хөрснээр улмаар цааш Эвчаковыг араас нэхэн орж Оросын нутагт нэвтэрч анх Монгол цэрэг Дэний хөрмөрнөөс Гаспалыг хүртэл 270 гаруй километр газар өдөр хөтлөж Рус Эвчакийн нэгдсэн хүч болох 100,000 зэрэг Гаспалын нэрээр авчирч Монголын 20,000 арт зэрэг утцагсан одоо дэлхийн хамгийн том гайхамшиг том стратеги тултай энэ Гаспалын тултай нэрэлж байна. За саяын энэ биднийг уулзуулж байгаа 3 дугаар бол эзэн Чингис хаан 1227 онд Монгол улсын шинэ тулгаар бүтэн бүрдсэн Монгол улсын тусгаар тогтмол аюулгүй байдалд байнга зан чанар очруулж байсан. Тангууд улсыг гайлар мод Украинд чиглэлтэй Совет Баатарыг мөн авч явсан байдаг. Совет олон жил байн дулаан мардлоо одоо энэ удаагийн тултан Советийг үлдээ ихэд эзэн хаан та ингэж зовон зөвдөж улс хурааж явахад
сайдны яахан санаа мосохгүй дуртай хүч хөрөнгө сүгээ гэсэн юм сонсоод байдаг. Ингээд Монгол улсын аян байнаар энэ байдлыг эхэлж 1230-аас 1234 онд Алтан улсыг мөхөсөн аян байна. 1236 оноос 1243 оны хүртэл бүх Оросыг болоод Дорнод Европыг эзэлж баруун Европын болж Адриатын тэнгис, Эцсийн тэнгис бол эцсийн нутаг морины дураг болсон. Энэ үйл явдал өгүүлэгдэх юм аа. Ингээд бүрдсэн ирсэн та бүхэндээ дахин баярлалаа. Та бүхэнд Бенждийн жинжин агуу ялгуулсан Ойлгобаатар Сүбэлдийн алтан суу агуу гавья сүр хүч өнөд явж байгаа. Элцээтэй өргөн дэвшүүлээ.